Sol aro, you think we sang guitars, yeah, think we sang guitar. За ингээд эргэн давтаа морил нийгмээс ангид подкастын шинэ дугаар дахин эхэлж байна. Өнөөдөр студид 7:10 шүү. Тийм. Анхаа байна, Чикэ байна, Билли байна. Зочноор Сан Францискотоос ирсэн Цэдэг хамтлагийн дуучин Зул. Сэмэцгэнөө. What's up? What's up? $10 студиэс тэ гоё юм. $10 студ гэл ирж үзмэр санагдаад амар удлаа. Өнөөдөр ирж үзлээ айгу гоё студ байна. Тийм сууж гин гэж тэ. За сайн явж ирүү. Сонин сайхан юу байна? Сайн явж ирлээ. Сонин сайхан юу ах вэ тэгэл гэж. Шууд аэропортоос буугаад ирсэн байгаа тий. Онгоцны бодлоос шууд ирлээ тэгээд. Цагийн зөрүүнд гараг байгаа. Цагийн зөрүү. 2 цагийн зөрүүс ямар том юм бэ ёо. Яг онгоцд нэг буугаад нэг сүлжээ орж ирэх байдаг штэ. Тэгээ ингээ уцаа харсан чи 5 цаг гэсэн юм. Тэгэл яг буусан чи 7 болчтой. Oh shit. Тэр өмчид л яг нөгөө нэг цагийн зүрүү эхэлсэн байдаг шээс тий. Тэгэн гот гинт ядарч матраа. Үлсч мөсөл эхэлсэн. Ямар ч онгоцоос буугаад шууд хүрээд ирлээ. Welcome. Thanks for having me. Тийм яг энэ дашрамд хэлэхэд бол яг өмнөөс нь тэгж хэлж мэдэх зүг юм уу буруу юм уу. Гэхдээ яг манай студийг ямарчсан барыг зориод манай хотод ирсэнд манай хот болж болцсон. Манай Чикаго. Танаа өстэй яа. Тэгээ ирсэнд баярлаа. Цаг гаргаад тэгээд тэр дундаа бас манай подкаст тэгээд энэ цагийг зарцуулаад шууд онгоцны буудлаас ирсэнд бүр их баярлаа. Тэглэх бах те. Би уус нэг бас бид нар Оклендд манай хамтлаг бас студидтэй. Цэдэг студи бид нар бэлтгэлийн байр бас тэнцэнэ амьдрдаг. Тэгээ дээрэс нь бас демо мемага өөртөө биш тийм студиуд. Тэгээд ер нь энэ танай студийг ирж үзэх юмсан гэж бодоол яваадсэн. Тэгээд яг ажил маань гоё таарад. Тэгээд ер нь нэшээ нэг явчаад ирээ бас нэг өөр агаар амьсгалээ те. Тэгингээ бас та хэдтэйгээ нэг уулзаад ирээгээд тэгээд ямар ч гэсэн тэгээд Чикагог танай студийг зориод ирлээ. Баярлалаа. Баярлалаа тий. Тэгэхээр баярлалаа тий. Энэ бүр хамгийн гол нь манай подкастэд орсон зочдуудыг дурсах юм бол 1 болон 2 цагийг гаргадаг байгаа. Зул маань тэгээ 3 хоног гаргажээ. Тэр 3 хоног чигтээ зөндөө ажлууд байгаа. Тэгээд ямар ч уусаа энэ ч бас хийх ажлууд байсан. Тэгээд тэр ажлуудаа нэг мөр амжуулаад авъя тэгээд тэрнийхээ хажуугаар бас танай студийг шалгаад тий чекаут хийгээд хөрөлрлээ яа. Гоё юу? Гоё студент. Шалгалтын дээр оноо байгаа. Гэхдээ шалгаад гэдэг нь чекаут гэдгээ шалгаад гэж хэлчихлээ. За шууд товчхон ярианд оръё. Тий. Харигдсан ярианд оръё. Цэдэг хамтлагийг товчхон танилцуулаач. Одоо янз янзын хүмүүс сонсож байгаа гэж бодож байна. Би нэг зочид болгондоо дандаа хэлж байгаа. Тий. Мэдж байгаа хүмүүс байгаа ах, мэдгүй нэг нь байгаа ах. Тийм цэдэг хамтлагийн үед ямар хамтлаг вэ? Ямар гишүүдтэй вэ? Хэдэн оноос хойш ямар урсгалаар уран бүтээлээ тойрвж байгаа вэ? За цэдэг хамтлагийн хувьд цэдэг хамтлаг ярихлаар заавал return хамтлагийг ярих хэрэгтэй болчихдоо. Тэгэд анх 10 онд би return хамтлагийг байгуулжсэн. Манай бастарч ориглон битгаар тэгээд хид хидэн гишүүн сольж явж байгаа 13 онд яг гишүүдээрээ тогтоод return гэдэг хамтлаг болоод тэгээд ерөнхийдөө 2 цомог гаргасан мэт нэ. Тэгээд тэгж явж байгаа нь тэнцээс нэг өөрсдөө хайх те эрэлхийлэх нэг ингээл үе шатууд яваад байгаа шүү дээ. Уран бүтээлч те уран бүтээлч хамтлагийн хувьд уран бүтээлч гэсэн хамтлагийн хувьд хамтлаг гэдэг чинь өөрөө яг ингээд нэг гар шиг байх хэвээр бүгдээрээ нэг зүйлийг харах хэвээр те гар үл нийлнэ гэж яддаг шүү дээ. Үзэл санаагаас гадна бас үзэл санаа гар үл нийлэхийн тулд ингээд нэг юм аялал явдаг те. Олон давхцал хэрэг болно те. Тий. Тэгээ тэр аяллаараа ингээ явж байхдаа ерөнхийдөө энэ хөгжөөд тэгээд одоо ингээд жишээ нь ингээд нэг гарын там салаа гэдэг шиг те ингээд тал тишээ ингээд шал өөрөөр хөгжим тоглолцсон шал өөрөөр сонирхолтой хүмүүс нэгдээд шууд нэг хамтлаг болъё гэд шууд ингээд яг хамтлаг болохгүй байх. Ер нь л амьд хөгжим доор хаяж
3 жил бол зарцуулж иж яг хамтлаг болдог байхгүй. Их сүнсээ олон. Тэгээ энэ талаар ярил бас нэлийн олон яригдтай асуудлууд байгаа бах те. Тийм тэгээд тэгж явж байгаад ерөнхийдөө өөрсдөө олсон маань энэ шин дууралт нэг юм юмаа олсон байгаа. Тэгээд одоо тэгж бодож байгаа те. Тэгээд тэр маань ингээд нөгөө нэг өмнө нь ингээд return байснаас шал өөр хамтлаг болцсон нэг мэдсэн чинь. Жанрын хувьд, уур амьсгалын хувьд ч гэсэн. Жанрын хувьд, уур амьсгалын хувьд, дууралтын хувьд, философийн хувьд ер нь бүгдээрээ хөгжөөд нийлээд нэг нэгэндээ уусаад яг ингээд нэг хамтлаг болсон байгаа. Тэгээд тэр маань ингээд өмнөх хийжсэн юмнуудаас шал өөр болоод хоёулын харьцуулгын сонсголоор шал өөр хоёр хамтлаг сонсогдоод байна. Тэгээд за тэгвэл бид нар одоо ингээд нэг одоо ингээд өөрсдөө ингээд олж байгаа юм чинь нэр мөрөө өөрчлөөд ингээд шинээр ингээд эхлэе гэдэг сонголтыг хийгээл. Тэгээд цадик хамтлаг болоод одоо яг цадик гэж нэрээ зарлаад бол 2 жил гарсан болж байна. 3 жилээр өрөөг юм уу те 2 жил болж байгаа юм байна. 18 оноос гэсэн. 18 оноос. Тэгээд гэхдээ нөө нэг цадгийн энэ эхний дуунууд 16 оноос гарсан. Тэгээд ерөнхийдөө return гэдэг нэрэн дээр энэ цадгийн эхний дуунууд тоглогдоо явж исэн. Тэгсэн чинь нөө нэг шал хоёр өөр атмосфер, хоёр өөр урацгал тоглоо явуулсан байхгүй. Тэгээд за ерөөсөө энийгээ барья. Тэгээ уусаа бид нар аягүй их туршилтууд хийжсэн. Америк Барса өдөр аягүй их тоглодог. Тэгээд одоо нэг 7 дуу тоглох гэхэд хоёр одоо юм архираа мэтөө ингээд нөө нэг юм одоо бидний шинэ нэг юм байгаад байгаа шүү дээ. Тим нэг хоёр дуу 5 хуучин ректорнууд тоглоход тэр хоёр дууг хүмүүс асуудаг. Америкчууд ялангуяа аягүй сонирхож асуудаг. Тэр нь яг ингээд илүү бид гэдэг нэг юм цогц юник байдал нь болж эхэлсэн байх нь тий. Тэгээ ерөнхийдөө цадик болоод явсан. Нэг тиймэрхүү төвхтэй одоо хоёр Америк гишүүнтэй нэг Монгол гишүүнтэй тэгээ бас тэр нь өөрөө зулуугаа. Тэр нь өөрөө. Тэгээд урсгал жанрын хувьд айгүй хэцүү. Тим им гэж хэлэхэд ер нь айгүй хэцүү. Ер нь тэгээ тим им гэж ярьдаг хүмүүсээс асуугаад ч мэддэггүй. Яг тим им гэж хэлж чаддгүй. Яг энэ тухай бол би саяхан хин нэгний бичсэн зүйлийг харсан юм байна те. Ихэвчлэн одоо лаг хамтлагуудын жанрыг тэд нар өөрсдөө ер нь хязгаарч тодорхойлж гарч ирдэггүй. Зүгээр л мэрэгжлийнхэн буюу шүүмжлэгчид ч гэх юм уу те тэр хүмүүс тодорхойлдог те. Энэ хамтлаг тийм жанр юм байна гэж те. Тэрнээс өөрсдөө бид нар ийм жанраар ингэдэг гэж ер нь гарч ирэх нь баг яг байхгүй гэх нь шаашаа чинь те. Ер нь л жанраа анханасаа яг хэлж мэдэхгүйсэн гэсэн үг үү те. Тийм анханасаа хэлж мэдэхгүй яг одоо жишээ нь бүгдээрээ тим урсгалаар тоглоё гэдэг одоо энэ conscious хийсэн decision байхгүй. Яг л ер нь тэр нь бас өөр айгу утгагүй шүү дээ. Тэ. Тэгэхээр нөө нэг өөрөө баригдмал болж байна шүү дээ. Яг тэр урсгалаар хийх гээл тэрэндээ ингээл баригдах гээд. Ерөнхийдөө бид нар айгу олон инфлюенстэй байсан. Олон талын урсгал жанр тоглодог хүмүүс нийлээл. Тэгээ явсаар хагаад талаас нь авхаа аваад хайхаа хийж явсаар хагаад голоос нь нэг өөр юм голоос нь л нэг юм гараад ирж байгаа. Тэгээ тэрийгээ бид нэр тэр энэ гэж нэрлэхийг нэр хүсээчгүй нэрлдэг хүмүүс нь нэрлэн л үз бид нар зөвөр хийдэг юм аа гэсэн санаатай. Тэгээд одоогийн байдлаар бол яг зөв рок гэдгээрээ л явж байгаа. Яг тим рок, ийм рок бид нар тим урсгал хийчлээ, ингэчлээ гэл тэр нь жоохон утгагүй санагддаг байхгүй. Одоо ер нь бол рок гэдэг юм чинь амар задраад тий. Тэгсээр хагаад ер нь бол утга алдчихж шүү дээ. Ер нь орчин хөгжмийн жанрууд хэцүү болцсон тий. Тим жанр гэдэг ойлголт нь өөрөө айгүй хэцүү болцсон байхгүй. Тэр нь өөрөө муу юм биш. Одоо утга алдлаа гэдэг нь би муу байдлаар нь хэлээгүй л дээ. Утга алдах нь бараг зөв ч юм шиг. Тий. Хүний ер нь яг нэг байгалийн инстинкт байх л та. Яг нөгөө өөрийн нэг контролтой байх гэсэн тий. Ямар нэг юм хүрээлт оруулах гэсэн тий. Юмд харьяалагдах гэдэг. Юмд харьяалагдах шин 70 он гэхэд л яг диско тий рок мок гэл ингээл би нэг хуваарлцдаг байсан. Одоо болохоор бүх хүмүүс өөрсдөө хүссэн юм гэж байгаа тий. Өөрсдөө яг өөрсдөөс ямар хоолой гарч ирж байна. Тэр нь угаасаа жанрт ингэж харьяалагдах болцсон. Тийм. Гэхдээ ер нь бид нар return байхтай хүртэл айгүй тийм return байхтай ч гэсэнтэй нэг тийм урсгал гэдэггүй байсан. Анханасаа тий. Яг л тэнд одоо ингээд онодын сонсох юм бол пост рок чим шиг гитар нь тийм дууралт явж лээдэг. Тэгэн гутаа жоохон эмо философто хэсэрнэ дууны төгсөл мөксөл рүү бид нар ч айгүй их металлц даалгах гэж оролддог. Тэгээ ингээд найруулгынхаа хувьд ингээд урсгадаг хэрнээ тэрэн дотор нь айгүй олон энэ жанрын элементүүд нь ингээд явж холилдсон байж байгаа явж идэг гэсэн. Тэрийгэл илүү
нэгтгэж яг нэг юм болгож өгсөн нь л одоо цайдаг болол. Дээрээс нь хамгийн гол нь бас нэг үндснийхээ элементүүдийг холснороо л илүү өөр болчихж шал өөр болчихж байгаа. Тийм байлээ. Одоо сая бид нар сонссон шүү дээ, сая подкаст эхлэхээс өмнө сонсоход ингээд нэг амар яг бас рок ч яг ингээд нэг амар саяхан бол яг хүнд биш байсан шүү дээ. Яг ингээд яг сонсох юм бол тэгсээр нэ бас хүнд ч юм шиг ингээд яг хэлэхэд амар хэцүү байхгүй тий. Тэгсээр нэ амар гоо ингээд нэг юм урсаж ороод тэгснэ артлаас нь хархираа болохоор ингээд нэг бүр яалтчгүй ингээд нэг юм бүр юм металл ч юм шиг нэг юм болгочтой шүү дээ. Бленд хийгээд ингээд яг айгу хэлэхэд нэрэл хэцүү л үлээ л дээ. Яг ямар урсгалах вэ? Тэгэхээр нэг тэр дуртай элементүүдэд холиолгоо. Тэгээд найруулга дээрээ жоохон тоглолт хийгээл. Яг уу миний зүгээс бол рок дотроо дахиад нэг ерөнхийлөх юм бол нэг psychedelics тал руугаа ч юм уу тий progressive. Гэхдээ жоохон тийм үндэсний элементүүд агуулчингууд чинь яг folk ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тийшээ нэг төхүүлэх нэг жанрыг бас хүмүүс ингээд шингээчдээ шүү дээ. Нэг тийм элементтэй учраас тэрэндээ бас орноо гэдэг бас юм байж болох юм тий. Тэгэхээр тийм болохоор одоо нэг тодорхойлолт аяг хэцүү болчихно. Металл элемент байдаг. Прогрессив элемент байдаг. Psychedelic элемент байдаг. Тэгээ пост рок ч гэсэнтэй ер нь цохолцдог. Гитарын дууралтуудыг өндөрлүүл те яг үнэ. Тэгээ дээрэс нь энийг чинь нэг монгол юмтай холцохоор одоо яг тим жанр ийм жанр гэдэг одоо яг бид нар тим хамтлагууд байхгүй болохоор айгу хэцүү болчихж байгаа. Тийм. Анхдагч болж гарч ирж байгаа юм байна. Тэгэж шилжиж мэлхээс айгуу юу яг хоо цаг хугацаа харуулж магадгүй юм те. Арай тийм л бах тийм тэгж л хэлмээр те. Тэгэхгүй анхдагч магтагч гэх. Манай монголч нэг анхдагч болох хобби дөө юм шүү дээ. Монголын анхны Монголын хамгийн анхны гэлтэй. Тийм. Монголын хамгийн анхны юу ч вэ. Яг тэрний хажуураас хамгийн муухай үг нь бас тэгдэг те. Дэлхийн тим имийг аваад ирлээ гээш. Тэр нь Монголд анх удаага гээш. Юу лээ. Google-д ажилтдаг монгол залуу гэл сонирм энэ гаш өгч байгаа. Google-д яагаад монгол хүн ажил болохгүй байсан юм. Ер нь яац гэдэг шиг л ахгүй бас. Яг тийм ээ жоохон саркастик байдлаар бол тий одоо яг нэг одоо тэр чинь бол хэвийн үзэгдэл баймаар байгаа байхгүй. Нэг тэр нэг тийм сүртэй хүлээж авмаар байхгүй. Монгол хүн Google-д ажил болдгүй юм шиг хүлээж авдаг шүү дээ нийгэм тий. Гэхдээ Google гэж жишээ авчлаа. Тэгээд Google-д ажиллаа амар том мундаг явж байгаа мундаг залуучууд байгаа л та. Тэгээд одоо хамтлаг болоход яг ингээд яг нэг чиглэл рүү харж эхэлсэн гэдэг байгаа шүү дээ. Яг эхлээд яг ингээд нэг уучраа болох гээд яг тэгэхэд ер нь яг одоо юу байнга бэлтгэл хийсээр бол эсвэл ер нь байнга уулзалтсаар байгаа ч юм уу эсвэл яг одоо нэг чиглэл рүү харж байгаагаа ер нь яаж мэдэрч эхэлсэн бэ яг. Одоо яг ингээ бүх юм ингээ нэг хийж байгаа шүү дээ. За яг хэдүүл одоо л яг тий Учрыг олж ийн ч юм уу бие олчлоо гэл те. Тэр чи яг тэгээд нөгөө нэг одоо чи яг нэг харилцаа байхгүй юу? Хамтлаг бол ерөөсөө яг харилцаа relationship байхгүй. Хүнтэй үерхэд анх ямар байдаг лээ те. Анх тэгэл зангаа мэдээ сүулдэ нэгэндээ уусаад те. Нэгээр харцаараа ойлголцдог болдог гэдэг шиг. Сүулдэ яг нэг дууралтаараа мэдэрдэг болдог ч юм уу те. Энэ хүсэж байгаа юмыг дуртай юмыг мэддэг, дургүй юмыг мэддэг. Common ground гэдэг юм байна шүү дээ. Тэ. Нийт энэ сонирхол гэдэг ч юм уу те. Тэр юмаа маш сайн ойлгочих. Тэгээ яг тэр юм дээр тулгуурлахаар нэг хараа нэг болчихж байгаа байхгүй. Бид нар бүгдээрээ нийлэхээрээ яг ийм юмыг зорхороо ингэж гой дуурдаг гэдгийг ойлгочих. Тэгээ тэрийг ойлгохын тулд хугацаа хэрэгтэй болчихж байгаа. Тэр хугацааг л нөгөө нэг ирэл хийж байгаа хугацаа гэдэг байгаа юм уу? Нэг хамтлагтай хугацаа гэдэг шиг бүрэлдэх хугацаа тийм. Яг ямар хүн юм туулсан ч би яг харцнаас ч хараад мэдчихлээ. Тэгэж харцсан сууж байгаа. Хүүстэ. Амар л юм туулсан биш үү? Харц зэр айгүй юм байл шүү. Тий, харц айхтар. Тэгээ надад сая бол би яг орж ирэл яг анхны реакшныг гаргаж байгаа байхгүй юу? Чикэтори цуг суужаас сонсоод бол ингээд харих руу орж ирэхэд би бол яг майнд блоо бас яг тийм хүлээгээг үүсэн гэж юу? Би мэдээгүй байсан юм чинь. Дүнгэж орж ирэл танилцалтай чинь те. Тэгэл сонсуулсан чинь яг эхлээл ингээл бүх юм ингээл гоё явжсан. Шууд тархиа оржсон чи тэгэл
яг нэг юм дутагтаад байгаа юм санагдаж яг хархираа орж ийлээ. Морио хорийн чимээг соёл гитараар гаргаж ирсэн. Тэрээс айгүй гоё Морио таалагдсан. хорийн чимээ соёл гитар. Тийм манай гитар чинь ер нь манай гитарч мөр чинь айгу скиллфултэй. Тэгээд өөрөөсөө бас Монгол дууралт Монгол юунд айгу дуртай. Тийм учраас яг ингээд нэг хамтлаг болоо явж чад. Хүн харахад нэг хоёр Америктэй нэг Монгол залуу байгаа. Гэхдээ яг нөгөө хоёр Америкийн маань зүстгэл нь бас яг энэ Монгол хөгжим Ойлгоцсон шүү дээ. Тэгээд тийм болохоор бас айгу гоё. Зуул Монголыг тэдэнд мэдрүүлв үү? Өөрөөсөө нь анхнаасаа сонирхолтой байсан гэсэн үг үү? Эсвэл ер нь би танилцсан л та. Джеф чинь өөртөө нэг гишүүн байсан. Манай бөмбөрчин Кори болохоор одоо цадик дээр гишүүн болж орж ирж байна. Джеф битгэр чинь болохоор өөртөө нэг бүр анхнаас нь явсан байхгүй. Тэгээд нөгөө нэг Playtime-д орж ирснээр нь бол би айгуу сонирхсан. Playtime return гэдэг чинь 14 16 онд. Монголд байсан гэсэн үг тий. Биш эндээс очиж тоглож исэн. Зөв жил. Яа. Тийм тэгээд ихээр чинь нэг Джеф битгэр чи одоо ч гэдэг цуг амьдарч байгаа одоо 12 оноос хойш 8 жил цуг. Тэгэхээр чинь монголчж байгаа юм л та. Тийм тий. Бантан хамгийн дуртай олон бантан болсон ч явж байгаа шүү. Алтан медальт хоолов. Одоо нөгөө Мэнс үгийг хэлэх зөвшөөрөлтэй болсон юм шүү дээ. Монгол хүн байна та. Гэтэ тийм Джефтэй бол би сая өнгөрсөн 12 сард танилцсан. Тийм үнэхээр монгол хүн болсон билээ. Харцсан байна уу? Байлээ. Тий. За. Өөр ярихаас гадна хамгийн давуу тал нь сонсоод нэлийн ойлгодог болсон юм шиг үлээ. Нэлээ ойлгоо тий. Ер нь юм ярьж байхдаа тиймэрхүү ярьчантай гадарлалчин. Тэгээ монгол хүний заныг бүр яг мэдээд байгаа шиг хамгийн гол нь ууцсан те нэг. За тэр ч хаалцчихгээ явуулчихна. Одоо яг барьцалт нэдрэг юм. Mongolians гэш. Тэгээд сайн нөгөө Монгол дуурлын талаар хэлсэн тэ. Тэрэн дээр одоо би бол яг нөгөө мэрэгжлийн үднэс яг сайн бас мэдэхгүй болохоор одоо яг юураа ялгаатай байдэ. Одоо ямар ч нэг үүрмэц юм бол байгаад байгаа шүү дээ. Одоо миний яг ойлгож эхэлснээр гэх юм бол М-попыг би яг анх сонсч эхлэв угаасаа яг тийм байна гэдэг хүлэмжшэрсэн байхгүй яалтчгүй тий. Монголын нэг аялал бол угаасаа байд. Яг тэрийг яг тайлбарлавал за одоо яг Монгол аялгауг тайлбарлах наа чи амар хэцүү. Үеэрээ амар өөр тэгээд яг нь ер нь бол нэг pentatonic scale гэх нэг юм байгаа шүү дээ. Гэхдээ pentatonic scale чинь Аз тэр чигээр байхгүй. Харин тий. Монголч биш үү? Монголч ерөөс Азийн соёл pentatonic scale дотор явж байгаа. Тэгээд яг хятад pentatonic scale хятад одоо pentatonic scale гэсэн хятад доо Монгол өрсөн. Бол эндээс чи ялгаа байгаа тий. Тэгээд би зүгээр ингэж бодсон шүү дээ. Гэхдээ мэдэхгүй зөв ч юм буруу ч юм. Би нэг талаар нэг тийм мэдлэгтэй яриад авах хүн ч биш л баг. Гэхдээ манай монголч нөө нэг амар isolated орн байжгаад гинт дэлхийн тавцанд гарч ирсэн. Одоо ирэхэд Японч бас тэгсэн шүү дээ. Гэхдээ Японч бол бүр айгүй том гарч ирсэн л тийм. Монгол болохоор нэг айгүй юм жижиг буураа орон ингээл тэмцэлтэй дайн байлтай гэл ингэж явсаар байгаа бахад төв юм уу те. Ингээл тал нутагтаа малаамалж явсаар хагаад манжин даралт орно. Манжин даралт 200 жил ерөөс яг ингээ айслэрд байсан байхгүй. Тийм вакуумжуулаад тэгээд манжин даралт нурахад 1911 онд те тусгаар тогтнолоо зарлаад ингээ гарч ирсэн. Дэлхийдээ танилцсан байдаг нас те. Дэлхийч биш зүгээр Оростой л танилцчихсан. Яг үнэндээ. Тэгээд нөгөө нэг Оросын калчер орж ирээ. Тэгээд одоо нартын дуу монууд Монгол нэг дуу нэг дархлаа өөр амар сайн суудсан болов гэж би бодсон. Хэдэн мянган жилийн турш аюу олон зуун жилийн турш ингээд нэг вакуумжуулаад яг нэг юм тэр чинь ингээд яг тэр хүрээндээ л хөгжөөд ин гэсэн үг шүү дээ. Олон зуун жил тий. Тэгэд нэг дархлаа нь аюу сайн суудсан учраас хит баригдцсан гэж юу? Үгүй яг нөгөө яг вакуумжуулаад оршин бүрдүүлсэн гэх юм уу тий. Одоо ингээд босод ингээд ертөнцтэйг ингээд олон зуун жилээ харилцаал ирсэн бол эн чинь хятад аялгуунууд нь ингээд орж ирэл уусаад Орос аялгуунд нь орж ирэл уус. Тэсээр хагаад ингээд нэг ялахад аюу хэцүү нэг саарл болчих штэ. Тэгээгүй л юм болол гэж бодсон штэ. Гэхдээ одоо нэг одоо ингээл ардын доонод айгуу тийм шанз манз орж ирнэ. Манжин дарлыг бас хятадын инфлюенс айгуу орж ирсэн байдаг л тэ. Шанз ятаг гээл тэгэл зарим доонод бас айгуу тийм өөр Монголын одоо зарим аймагуудын язгуур үндэсний доонод айгуу тийм хятад аялгаутай байдаг. Тэ. Гэл нэг юм нэмэлчгүй.
ерөнхийдөө нөгөө Pentatonix гээл Аз Pentatonix гээл гэдэг чи одоо яг Азаар ашиглаж байгаа шүү дээ. Тэгээ яг нэг монголчуудыг ялгаж байгаа юм. Миний бодлоор болохоор монголчууд ч уртын дуу гэдэг айгу бас traditional бүр дээр үеэс орж ирсэн тийм tradition байгаа. Уртын дуу ч өөрөө айгу тийм одоо монгол хүн чинь жоохон тий одоо тэр Pentatonix дотор чинь 5 нот байлаа гэхэд тэр дотор одоо хөдөлж байгаа хөдөлгөөн нүртэл жоохон зөөлхөн тий тэгэхээр хятад аялгаач тий хятад аялгаа болохоор нэг одоо гэр хурдан хөдөлгөөнтэй эсвэл яг нэг хятад бас үнсэл явж байгаа шүү дээ. Тийм болохоор яг Монголыг ялгаж өгч байгаа юм тэр нэг уртын дуу тэгээ нэг тэр жоохон нэг тийм гүндөөг үер хүн гэ. Бараг тийм тий. Ууса тухайн тий үндэсний урлаг соёл бол яг байгаль орчинтойгоо нэвт холбоотой байдаг хэл та. Харж байгаа юмнасаа инспайр хийгээл нэг юм бодоол угаасаа дуу гаргаж байгаа хэлэхтэй тий. Тэрнээс биш гинт амир. Тэгэн гот нэг язгуур урлаг руу орчиж байгаа. Язгуур урлаг бол Монголын язгуур урлаг угаасаа яалтчгүй амир юник байхгүй. Уртын дуу ан хөөми харихрасгрээ тий. Тэгэл хөгжмийн зэмсгүүд тий. Хөгжмийн зэмсгүүд эдгээр яалтчгүй айгу өрмөс. Тэгээд нэг одоо энэ бас тэгэл соёлтойгоо холбоотой сүүлийн нүүдэлч арт түмэн гэдэг байгаа шүү дээ монголчууд ч тий. Тэгээд тэр мөрөнтэйгээ холбоотой байдаг байх. Одоо яг инжанчууд гэл Америкийн инжанчууд ч бас өөрсдийнх нь тэр дуу тэр юмнууд нь айгу өөр шүү дээ. Гэтэл яг тэгэл тэрийг гаргаж ирж чадаагүй хөгжөөж чадаагүй тэгэл ингээл мөхцөн л болохоос шүү дээ. Гэтэл тэр хүмүүс чинь бас яг тийм номадик хүмүүс байгаа тоххой. Тэгэхээр номадик гэдэг юмдаа бас бидний өрмөц байдал нэг байгаад байгаа шүү. Тэр нэг одоо яг чиний хэл тэр нөгөө уужуу юу гэдэг юм те. Тэр уртын дуу бол үнэхээр яг гайхалтай те. Яг ингээд нэг юм сонсоол нутгаа сандах юм да. Нэг сансар огт уугаас ирээд байгаа аваач юм шиг те. Өөр төвшний. Үнэхээр тал нутагт байгаа юм шиг л санагддаг шүү дээ. Ямар ч юу сонсонгууд нэгэл нэг юм тал газар жаргаж ин да. Яг би те яг суллагдчихж байгаа юм шиг те. Тийм тэнэгэртэй. Гэтэ бас яг манүсэл тэгдэг болохоос өөр нутгийн хүн сонсохоор одоо яг яадаг ч юм бас. Ер нь бол би бас тэр л бодоод ингээ нөгөө коммент уншиж байгаа байхгүй те. Ингээ уншихад л яг л тэгж л хэлээ л те. Би нэг энэ яалтч ингээ өөр те. Бидний мэдэхгүй хэмжээстээс ирээд байгаа аваа юм уу. Нэг юм mind blown болсон тийм. Ойрын үед ч манүсийн Монгол их сэрж ин да. Леж Яков те. Энэ айгуу тийм задгаал та. Задгаал. Тэгээд ингээд нөгөө роктой хослолчонгууд бүр амар те. Илүү тийм гүнзгий болчдаг тий. Ер нь өөрөө угаасаа deep болохоор ер нь rock ч өөрөө бас философи нь deep. Тийм гүнзгий тий. Яг айлч хөгжмийн урсгал бас тодорхой хэмжээнд тийм л байх л та. Гэхдээ тийм миний зүгээс ч гэсэн тийм шүү. Тэгээд яг одоо арай жоохон дайлахад гэх юм уу. Одоо ингэж байгаа шүү дээ те бас ингээл морин хуур байгаа те ингээл өөр Монгол ахын бас ингээл хэрэгжилж ирсэн. Айгу болоо зүйл ийдзүүс байгаа те. Тэднийг ингээд одоо орчин үетэй одоо бид нар ингээд айгу хоцрогдсон гэдэг байгаа шүү дээ те. Одоо яг ингээл хөгжил араас нь гүйцэж байгаа. Одоо орчин үетэй яг ингээд хөл нийлүүлж яг одоо дэлхийд дээр байгаа хүмүүстэй ингээд танилцуулахын тулд ялцчууд технологитой ингээд авсарч хайбрид эрлийцжүүлж те. Яг хүмүүсийг бол одоо жишээл ингээл танаа хандлагын дууг ингээл бүр өшөө олон хүнд хүргээл те сегментийн томруулаад ирэхэд бүгд ингээл бас майнд блоу болол юу болоод байна гэлтэй санал мандлаас унаал. Тэгэхээр л юм болох гэдэг юм санагдаад байгаа байхгүй. Уусаа би бүр өнөөдөр сонсчоод бүр дахин хэлээд байна те. Тэгээ нэрээ шал өөрлөө. Тийм тэгэд тал талаараа хөгжмөр байгаа байхгүй юу? Тий. Одоо энэ бол манай язгуур урлаг үндэсний урлаг гэдэг яг зөвхөн тэр хэлбэрээр нь хөгжүүлэх биш. Энийг ингээ олон юмнуудтай ингээ хойлоо тал талаар нь урсгал болгон руу ингээд ороод урсгал болгоны сонирхолтой хүмүүс өөрсдийнхөө энэ өвөг дээдсээс өвлж ирсэн энэ тэ өв соёл гэж байгаа энэ юм аа. Өнөөдрийнхөө энэ 21-р зууны соёлтойгоо хольж иж энэ чинь 21-р зууны соёл болохоос биш. 13-р зууны харна л байлгаад байх юм бол тийм хөгжихгүй байхгүй юу?
Тэр утгаараа бид нэр мөн чанарыг нь авч яваад гэхдээ өнөө одоо аливаа цаг хугацаанд тааруулж байлгах нь яг өв соёлыг тээх болоод байгаа юм шүү тий. яг утгын хувьд бол чи нөө нэг яг монгол хүн гэхээр дээл өмсөх байнга дээл өмсдөг байх ёстой юу эсвэл бид нэр гэдэгтэй чи яг адилхан асуудал болж байгаа юм тий. Монгол урлаг гэхээр л мориур дээл өмсөл мориур тоглол хөөмөлөл байх ёстой мó. Аль эсвэл бид нэр одоо ингээд 21-р зууны монгол хүн 21-р зууны монгол урлаг гэдэг юмыг гаргах ёстой байгаа гэдэг л аахгүй. Тэгээ тэр утгаараа бид нэр одоо энэ өөрсдийнхөө яг энэ өнөө цагт те бас рок гэдэг энэ жанр дотроо өсч яваа энэ дууралтууд, жанрууд та хольж шинэ үндэснийхээ урлагийг нийлүүлээд тэгээ тэндээс нэг өөр тэгээд бас надад бас ингэ санагдсан л та. Одоо ингээд хэрвээ технологи одоо юу гэдэг ингээд хөгжүүлэх юм бол ингээд хүмүүс бус сегментүүдэд томруулаа гадагшаага ингээд тарахад хэлбэр болно гэдэг ба шүү дээ. А гэхдээ бас монголчуудаа өөрсдөнд нь бас буцаа те үндэснийхээ одоо өв соёл урлагийг ингээд сонирхох тэгээ ирмэлцлийг төрүүлдэг юм санагц. Яа тэгэхээр нөгөө хүү хамтлаг сая аллаа шүү дээ. огшоодог гэж юу. Хүү хамтлаг бол яалтчгүй содон байсан. Тэгээд би сонсчоо дараа нь бүр ингээд гүнзгийрээд зөвхөн те морин уур ингээд морин уртаа хамт ингээд уртын дуу дуулж байгаа бичлэг хайж үзэл ингээд яг ойлгож эхэлж байгаа байхгүй тий. Ямар гоё юм байсныг яг над шиг ингээд бас өшөө ингэж ойлгосон их олон хүмүүс байгаа шүү дээ. Тэр бол мэдээж шүү тий. Одоо ялангуяа одоо манусын үе бол тий ер нь бол дийлэнх нь арай хотчоод жоохон баруунжаа тий соёл моёл арай өөр болоод тэгээд ирж байгаа үед бол амар хэрэгтэй л юм шиг санагдаад байгаа надад бол тий. Тодорхой хэмжээнд тэр өв соёлыг нөгөө алдагдуулахгүйгээр тээж явах нь бас тий үн цэн нэг бол та тий. дархлаа болж өгч юм тий. За эргээд цадаг хамтлагийн талаар ярий. Тий. Нилийн бүр хөгжим рүүгээ орцсон гүнзгийрч явж байна. Нилээн гүнзгийрч юм тий. Гэхдээ гоё яриа байлаа тий. Сайн өстой гоё. Сонсож байгаа хүмүүст бас цааш нь нэрээ юу илээ гэж судалж сонсомоор санагтал нь бас ярьсан баг гэж найдаж шүү дээ тий. За тэгэхээр одоо руу оръё те. Ойрд сулаар болон цадаг хамтлагаар сонир сайхан одоо яг одоогийн нөхцөл байдал юун дээр төвлөрч ажиллаж байна. Одоо яаж за тэгээд нөө нэг бид нар чинь 18 онд 4 дуутаа демо бичүүлсэн юм. Одоо YouTube дээр байгаа. Тэр дүрийг 18 онд бичүүлээд ерөнхийдөө танилцуулга маягаар EP гэж нэрлэж байгаа тийм. EP цомог гэж нэрлэх юм да. Тэгээд тэр дуунуудаас цааш нь үргэлжлүүлээд бид нар 10 дутаа цомог найруулад дуусгасан байгаа. Тэгээ одоо энэ хөл хориомоор одоо юу гэдэг лээ COVID-19 гайг болохоор цомгийн бичлэгэнд орно. Тэгээд дэлхий дээр саадах зуур гэдэг цомог 21 онд гарах төлөвлөгөөтэй байна. Чи бүр одоо гэрээдүйтэй хамтд нь сам апичлээ тий. Тэгээд одоо бол яг дуунуудаа найруулж дуусаад 10 дутаа цомгоо найруулж дуусаад. Тэгээд энэ цомог маань нэг эхнээсээ дуустлаа зогсохгүй. Явдаг цомог. Nice. Тэгэхээр чин баг харинтын баг ер нь бол нэг 10 дутаа гэсэн тий. Нэг 40-од баг 50 минутын зүгээр ингээд тасралтгүй концерт л юм ба шүү дээ. Тасралтгүй концерт. Nice. Тэгээд надад нэг гоё санаа байна. Дараа нь микрофоны дараа ярий. Тэгээд орж ирж шүү. Тэд нар цомог маань ямар ч гэсэн 21 онд гарч холоо гэж бодож байна. Ямар ч сан дуунууд маань бүгд найруулагдаад дууссан. Бидний сэтгэлд хүрсэн байгаа. Одоо бид нар ерөнхийдөө бол бэлтгэл хийгээл тэргээ илүү сайжруулах дээр л ажиллаж байна. Ямар ч бичлэгэндээ яг бэлэн болох талаасаа тий маш сайн бэлэн орох хэрэгтэй тий. Ер нь амьд төгчмч амар зардал өндөр. Тэгэхгүй л одоо жишээлбэл би сонирхож суйлтаа сүүлийн тэр EP цомог дээр 4 дугаар орохдоо студид орохдоо яасан бэ? Инструмент дээр нь бичсэн өсвөл бүгд зэрэг явсан уу? Инструмент дээр нь бичсэн. Эхлээд гитар хоолоотойгоо шууд raw draft яваад тэрэн дээрээ бөмбөр явангуудаа бэйс яваад эхнээсээ давхарлаа сонголоо тэгээ явсан баг. Тэгээд 4 дуу бичүүлэгт чинь л 4 бүтэн хоног 8 цагаар
4 хоног. Нэг өдөрт нэг дуу гэсэн янзтай. Гэхдээ яг нэг эхлээд бүх бөмбөрөө 4. Гэхдээ тэр бол тийм мэдээж ирдэг юм л дээ. Гэхдээ тэр бол нэг дуу нэг өдөрт гэдэг 8 цаг гэдэг бол бас тийм ч хурдан бол одоо биш ээ. Юу гэх юм бэ? Сонсогч байгаа шээ амар. Тийм амархан өнгөрөөгөө бах л гэж бодож байна л да. 8 цаг гэдэг бол хурдандаа л орно гэж би хэлье. Бараг. Хурдан. Айгу ер нь бол бид нар нэлээд бэлтгэлтэй орсон. Тэгээ гол нь тэгэл очиод бөмбөрийн серап гэдэг чинь л зүгээр л 3 цаг авчих. Дууралтыг хайна үстэй. Хамгийн бөмбөрөө дуурах гэсээр л нөгөө 8 цаг чинь 3 нь яваад их чинь тэгэл зөндөө юм болж байгаа ч. Тэгээд яг гэхдээ өсө тэр бол тэгээд part of the process. Яг үнэ. Тий. Яг уу хэрвээ одоо ингээ Монголд байдаг янз бүрийн хамтлагтай залуучууд сонсож байгаа бол бас одоо яг ямар байгааг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яг амьд төгжмийг бүрэн бүтнээр нь яг бичих одоо чадaltaй гэх юм уу боломжтой студ бас тийм ч олон байхгүй угаасаа яг мэдээж хэрэг хүмүүс боломж бололцоогоор энэ тэнд ингээл бас бичдэг л ах л та. Гэхдээ ямар ч Library Records, White Arch, Clef гэдэг юм уу нэг 3 мурхан л за дахиад нэг ганц 2 GV байна. 4 5 ч юм уу байна. Ихэнх нь мэдээж хэрэг бас цагийн тарифаар явж байгаа. Гэхдээ би бол энтэг шиг гэж бодохгүй байна. Харьцангуй flexible ч байгаа бах, бандалдж байгаа бах. Одоо сая зулын ярьсан дээр хүртэл яг тийм би дурдмаар байгаа байхгүй тий. Зүгээр л бөмбөрийн тэр дууралтыг олж сетапыг хийхэд хүртэл цаг нь гүйж байгаа байхгүй. Тэгэхэд Монголд бол ер нь бол ихэнх студиуд зүгээр сетап нь байж идэг штэ яг үннийг хэлэхэд. Яг нэг яг жоохон өөрчилж болно. Гэхдээ тэр байж идэг байхгүй. Тэнд бол за та тийм их цагийг бол би зарцуулна гэж бас бодохгүй л байна. Зарцуулсан ч тэрний мөнгө бас өөрөөр яригдчих болох байх. Sorry. Тийм өөрөөр яригдчих болж байгаа байхгүй тий. Яг бичиж гиснээс биш магадгүй тоолох ч юм уу. Nice. Тэр нь байхта 16 онд Монголд очиж Playtime-д ороод тэгээд тэг чин бид нар чин болцоотой бортлогоо гээд 2 дахь цомог, реторны 2 дахь цомог 10 дотоо цомог бичүүлсэн. Тэгэхэд Marshall студ дээр орсон. Гэхдээ яг Marshall студ дээр л нэг амар амьд төгсмийн хамтлаг бичүүлээд байдаг тийм студ биш. Гэхдээ айгу мондог гэгддэг 2 студ 2 инженерийн ягаад яриад тэр студ дээр бичлэгэнд орчихсон. Тэгэхэд бол ер нь бол амар гоё experience байсан бид нарт амар туршлага сууж байгаа. Айгу их юм сурж байгаа. Тэгээ ер нь бол тоног төхөөрөмжөөсөө илүү инженертэй л байдаг л та ер нь рекорд бол тий. Инженер нь чадвартай бол ер нь бол юмэг болгодог. Тэгээ нэгдүгээр хоёрдугаар Монголд болгодог байдаг нат тий. Монголд ер нь нөгөө нэг юм амар өөрөө. Ер нь бол амар наантай цантаа штэ. Тийм штэ. Тийм бүх юм яриа хэлцээрээр явагдана. Ярьж болдог те. За дүүн дараа нь ингэчээ ах ингэчих төхөө. Гэтэ ер нь бол тэрийгэ болох ёстой юм шиг үлээ. Бүр хамгийн ёстой юм шиг. Тэгэж болохын тулд нөгөө нэг артистууд нь мөнгөтэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд одоо яг уус мөнгө орох гэдэг шүү. Гэтэ нийгмээсээ ангид байна шүү. Гэтэ хараа артистууд нь мөнгөгүй болохоор л артистууд нь тийм мэдээж хэрэг. Гэтэ мөнгөтэй болоод ингээ явахын тулд за систем яриад бүр гүнзгийрээд яах вэ? Гэтэ тэгэл тэр ямар нэгэн тогтолцоонд комплейн хийхгүйгээр зүгээр л наад хараал ицэн юм а даван туулаад шаал та. Тэгэл тэр чин л юм шүү. Яг боломж болцоо ингээл тэр мөнгөтэй тэр мөнгөгүй би юм тийм ярил ярина л та. Тэгэл янз янзын л түүхтэй янз янзын гарал сурвалжтай мэддэг миний мэддэг урлаг хийдэг хүмүүс байж шүү. Тэгэл гоншгондог нэг нь байна. Гэтэ тэгэл яг үндэ би бол эцсийн дүндээ тэгж таарсан шүү. Тэгэл бүгд дээр яг л адилхан л нөхцөл шааж байгаа шүү. Тэгэл яах вэ? Тэгэл үлд тэмц мөнгө олж эхэлж чадахгүй бол хохин бай. Тэгэхгүй бол бүгд тийм амархан шаагаад байл тэгэл утгагүй шүү. Тэгэл яг мөнгийг олж бичүүлэхийн тулд тэнд магадгүй тэр хамтлагийн passion шалгагдчих болно шүү дээ. Тэр мөнгийг олоод бичүүлнэ гэдэг чинь 5 хүний дээр сэтгэл зүрх нэгдээд магадгүй мөнгийг босгоод студид очих зориг тэр ямыг бий болгоход бол тэгэл мөнгөгүйгээр гоншгоноод байл хохино. Шалгал. Тийм ер нь бол шалгуурлахгүй те. Яг үнэ. Гэхдээ яг хөө тийм энд бол илүү боломж байгааг бол би үсгэв шүү. Sorry. Наадах чинь басахаар харин бас үгүй байхгүй юу. Би бол одоо айл чинь зүгээр л адил. Давуу талтай сул талтай л тийм. Одоо Монголд бол харьцангуй хямдхан тэгээ харьцангуй юм flexible орчинд ер нь ажил өрнөж байгаа.
Тэ айл нь мөнгөгүй айл нь мөнгөхүүгээ мэдчихэж байгаа Тийм бас тийм л тэгээд нөө нэг ингэ жоохон нэг ойлгож ханддаг. Энд чи бол мөнгөчин байна уу? Байвал окей, байхгүй бол нөө чиний хэрэг чиний авьяас дээр юу гэх чинь те чиний хийснээ сугаж ч хамаагүй зэ. Тэгэл мөнгөний байл бас болно гэж. мөнгөний суг байсан ч бас болно. Орж ирэл чиний сууг юм чинь бичээл баярлаа гэж явуулчихна. Мэргэжлийн төвшөнд гэх юм шүү дээ. Профешнл. Зүгээр л бизнес ихгүй. Одоо гэхдээ аль газараа бизнес л дээ. Гэхдээ Монголд бол арай илүү нэг тийм уян хатан байдаг болохгүй байл за чи яаж бэлдээд ирээ гэж. Тийм бас тэгэж хэлсэн шүү манай монголчууд те. Ахын минутад мөнгөний бодохгүй Тийм зүгээр бэлдээд ирдэхүү гэж. Ахын дээр жоохон үгэн дээр жоохон ажил зөөрэ дээрээ бас хэлсэн шүү ахнараа бол бас тийм болохоор нөгөө энэ чи профешнл дээр чинь бүх юм хүүтэй өгдөн шүү дээ. Мөнгөө өгсөн хийх юм хий тэгэл би бичээгээл. Тэгээд одоо Америкт болохоор асуудал болохоор одоо бид нар ч бүгд ингээл аягүй их ажилтдаг шүү дээ. Тэгээд энэний хажуугаар одоо ингээд Урлаг хийнэ гэдэг бол бас хэцүү те. Одоо ялангуяа амьд хүчмийн хамтлаг заяа. Тэр амьд хүч хаалгач өөр аягүй тоног төхөөрөмж. Тэр чинь бүгдээр аягүй. Харин тийм ээ. Тэ. Бөмбөрлөх хэд чинь дангаараа $3,000 то манай бөмбөртөө $3,000 гэсэн юм бэлтэй хичнээн ч юм болсон юм итгэхгүй. Тэгэл гитар бол нууд чинь тэгэл amplifier гитарууд нь өөрсдөө сайн. Тэгээ эффектнүүд чинь Тус бүрдээ бас нэг мөнгө 150 200-аас эхлээл тэгэл 10 олноор аваа шүү дээ. эффект байна. Тэгэл ингээл бодглохлоор чинь өчнөө мөнгө авах. Тэгээ тэр мөнгийг олохын тулд ажиллах хэрэгтэй. Тэгээд тэгж тэр мөнгийг олохын тулд аягүй их ажиллана. Тэгж их ажиллахаар чинь нөгөө олсон юмдаа цаг зарцуулах цаг нь байхгүй болчихтой. Тэгэл ингээл яг тэгдэг шүү. Бас тиймэрхүү асуудал байна те. Байгаа гэхдээ зүгээр яцын дүндээ даунтуулах хэрэгтэй л байхгүй те. Залуу насныгаа ааг арал туулна да тий. Энд яг нөгөө нэг маний төрөнд ярьсан л байхгүй те. Тэгэл комплейн хийгээл яах вэ бол те. Тэр ч тэгээд ингээл сайхан одоо юу ч хийдэ Uber хийх шиг. Гэтэ ер нь яг иймэрхүү юм давж туулж ижилтэй пэшн тэгээд ер нь цаашаа хүч мөчж үйт юм үү. Тэгээд яг шалгуур шүүлтүрлэх тэгэл шүүгдэл. Ер нь юу ч хийсэн те. Юу ч хийсэн те. Тэг яг үнэ ямар ч ойлгосон л те. Би хайртай байх хэрэгтэй болчихсон. Тий, яг зүгээр хайр байх хэрэгтэй болчихсон. Тэрнээс од болоод олонний танилцал мөнгө олоод ч юм уу. тэгж хандлагаар хандахгүй. Тэгж бодох юм бол зөв урлагаас хол явуул гэж хэлээ. Гэтэ бодит бас зориг байвал зүгээр штэ. Мэдээж хэрэг. Хайраас гадна зөвөр хайрлал зориггүй ингээд хайрлал. Зориг байгаа бас гаргалгаа байх хэрэгтэй. Тийм ээ тийм. Одоо би ингээд Америк газар дээр бас агиух бид нар тоглоод ерөөдөө судалгаа. Надлаар ч би яг нэг асуулт бэлдсэн байна. 16-оноос хойш бид нар судалгааны ажил хийсэн байхгүй юу? Жижиг том гэлтгүү хар шар гэлтгүү бүх газруудаар тоглож үзээд. Тэр ингээд явж байхад бид нар айгүйх Америк хамтлагуудад цуг тоглолдог. Нэг орой 3 хамтлаг, 4 хамтлаг, 5 хамтлаг тоглолдог. Тэдний нэг нь болоод ороод тоглоно. Тэгэл тэгэхэд айгүй мондог хамтлагууд байгаа байхгүй. Юуны хувьд мондог гэж дүүн. Дууралтын хувьд өвөрмөц байна те. Гэтэл тэднэрт айгүй тийм том зориг байгаа, пашн байгаа, хөдөлмөр байгаа заяа. Гэхдээ гаргалгаа байхгүй. Яаж тэр зорилготой хүрэх гээд байгаа гаргалгаа байхгүй. За би ийм дуу хийгээд тэ тэгж аа би жоохон ажил олж аваад мөнгө олоод тэр дууныхаа клипийг ингэж хийгээ тэ тэгсэн байхгүй гэж юу. Тийм одоо лейбл хандаад ч юм уу тэ ингээд нэг үе шатараалтай тэр оргилдоо өрөх тэр зорилготой өрөх гаргалгаа нөөрөө гаргалгаа төлөвлөгөө байх хэрэгтэй байхгүй. Гэтэл айгүй Америк хамтлагууд зүгээр ингээд тоглоал яваа. Бар савдар тоглоал яваад. Тэгээд одоо тэгээ яах чинь гэж ингээ ярихлаар ингээл тоглоал явчихлаа тэгэл болно даа л гэсэн. Нэг л өглөөс ирэхэд гайхамшиг тохиосон байхыг хүлээгээ шагаад. Нэг ингээ бааранд ингээ тоглоал суужсэн чинь нэг ингээ продюсер ингээ жоо халамцуу ингээл ямар гоё стандар вэ. Тэгэл хөөе би та нарыг сайн хий. Тиймэрхүү юм амар хүлээлдэг тийм залуучтай амар байдаггүй Америкт. Нөгөө American Dream. Яг American Dream. Тэгээ ялар Холливуудын кинон дээр нэг айгүйх тийм гаргадаг ч юм аа. Яар нэг эндхийн соёлох шүү. Манай монголчууд нэг тийм гаргалгаа хайдаг штэ. Ер нь монголчууд ингээд ресторан дишвашраа орчоод за сарын дараа би бас бой болно доо гэж бодоод явчихдаг байхгүй юу. Хизээч би дишвашр за дахиад нэг жил хийчих юу болно харъя гэж боддгоо хүмүүс байхгүй юу. Нэг аюу тийм чөлөө сэтгэлгээтэй. Бас амбицтай тийм. Тэгэхээр ер нь энэ өсөн дэвжих бодолтой хүүхдүүд байгаа юм. Тэгэхээр ингээд зөвч бай бурууч бай төлөвлөгөө гаргалгаагаа гаргаад тэгэл тэр нь буруу байвал засаал дахиад өөрчлөл явах
ер нь байнгын ийм гаргаад гаргаал тий. Мм. Зөв. За энэ бол юу гэж байлаа? бодсон шүү. Хамтлагийн менежментийн Аа. ярилцлаа. Тийм тэгэнгүүт одоо сая яг дөрөв над бодогдож ил л да. Одоо Монголд бол одоо хамтлагтай хүмүүсийн одоо түүх сторинууд би бас зөндөө сонсч илоо, харж илаа, мэдэрч илаа тий. Тэгмээд яг энд амьд хөгжмийн хамтлагтай байх одоо зовлон бэрхшээл нь одоо юугаараа илүү одоо жишээлбэл одоо халтуурн дээр ямар ялгаа гарах уу, рейт нь ямар байх уу, яаж хүлээж авах уу гэл. Монголд бол одоо халтуурны соёл гэдэг чинь бас нэг юм өөр юм байгаа штэ. Тий. Бас тавчхандаа тий тавчхандаа ярих юм бол тэгэл нөгөө хаагаа гээл ярьдаг штэ гэдэг шиг тий. Хасл болцсон. Шинэ жилээр гинт баяждаг нөхтэй дөө. За жишээлх юм бол би бүр за одоо яг ямар басныг хийж мэдгүй. Гэхдээ ер нь нийтлэг тийм байгаа л бах. Одоо жишээлх юм бол Монголд амьд хөгжмийн хамтлагууд оршин тогтнохын тулд өөрсдийн хайртай урсгалаа хийдэг. Гэхдээ үргэлжлүүлэхийн тулд халтур хийхдээ өөрсдөө хөгжмийг тоглож болдгоо байхгүй юу? Магадгүй лемонс л биш бол ч юм уу. Уучлаарай тий. Тэнд юу тоглодгоо л алтан хавчаараар гэж шаадаг байхгүй тий. Дан. Тий. Яг тэнд бол тийм л байгаа тий. Тэгэнгүүт 500 мянган төгрөгийг 5 хулгаач тий хувааж аваа 100 цастаа салж байгаа байхгүй. Дуучин 500 мянган төгрөг ганцаараа карматалж аваад явж байгаа байхгүй. Тэгмээд одоо яг Америкт хамтлаг байвал одоо иймэрхүү асуудлууд яаж тий зохицуулагдж байна? Ямар байна? Наачтай Монгол сонирхолтой асуулт. Америкт ер нь өштэй. Чи лейблтэй дийл хийхгүй л чи мөнгө олохгүй. Ер нь бол Америк хамтлаг үзсэн. Өргүүлж мөнгө гаргаж л явна. Тэгээд чи халтур хийгээд тэгээд чи одоо ингээд бар содор тоглож болно заяа. $10 такс макстай байдаг байхгүй. За 5% такстай газрууч байдаг заяа. Яг арай тийм зэрэгэл доогор бол авчихна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг $20 дээдл нь 20 байгаа заяа. Гэхдээ $20 ер нь л нэлээд гайгүй амтлах төлөө шүү. Тэгэхээр чин тэр чин ганцаараа тоглохгүй. Нутгийнхаа гэх юм одоо тэр area тий локалынхаа тий. Тэгэн гууд тэр $20-оор тоглоо чи $20 хоёрлон авахгүй. Чи доор хаяж 3-аас 4 тэгээ 5 хамтлагтай цуг тоглоо. Тэгээд тэр 5 хамтлагч чинь 4 хамтлагч чинь нөө $20 чинь хувааж авна. Цаанаасаа мөнгө тохирохгүй тэр такс аваад юм. Одоо тий тикетнийхаа мөнгийг. Тэгээд тэгэн гууд чинь чи тоглож дуусчаад 1 пи авч байгаа 2 пи авч байгаа. Тэгэхээр ер нь халтуурын систем бол байхгүй гэж баг хэлж болно. Зүгээр тоглодог нөгөө бараг л интернл хийд юм биш үү гэж. Ер нь бол интернет нэгж тэгээд тоглоод нэгдүгээр дадлага хийж байгаа. Хоёрдугаар өөрсдөө харуулж байгаа. Тэгээд тэр чинь өөрсдийнхөө сошиал нэтворкс орчморчлаа. Тэгээд тэр чинь 5 амтлаггүй ягаад 5 амтлагтай цуг тоглоод энэ 4 амтлагтай цуг тоглоод энэ гэвэл нөгөө дөрвийн чинь сонсогч нөр хүрээд ирнэ. Тэгээд чиний сонсогч болох боломжтой л байхгүй. Тэр нэг маркетинга тэлхэл сонсогчдод тэлхэл юм бенефит байгаа. Тэрнээс мөнгөний бенефит байхгүй. Тэгээд дээр нь дадлага хийчин. Дээр нь дадлага хийчин. Тэгээд тэр чинь одоо жишээ нь 2 талын дараа бид нар тэр баарнд тоглолтоо гэдэг юм чинь хүмүүс бэлтгэл хийнэ. Тэгэхээр нөө нэг сайжрах юм процесс л явагдаж байгаа. Бидний хувьд болохоор монголчуудтай тусдаа тоглолтыг явуулчихсан. Тэгэхээр монголчуудад тоглохдоо бид нар чинь нэг ер нь бол $20-аар тоглож байна. Дангаараа. Өөрөөсөө ганцаараа тоглож чинь тий. Тэгээд нөө нэг тэгтээ ер нь бол тэгж тоглолт хийгээгүй удаж чинь дөө бид нар сүүлийн корона болоод ч удажлаа ер нь тий. Коронавигоос өмнө бид нар тийм тоглолт хийгээгүй айгүй удсан. Яа тэгэхээр энэ цомгийн ажил эхлээл тэгэл за ерөөсөө дуунуудаа зүтгүүлээд ихгүй ингийн тэнд планын тоглолт хийгээ явжснаас тий цомгоо эртхэн гарахаа бодъё. Цагаа ер нь тийшээгээ хандуулаа явцсан. Яг шинэ жил минжилээр энэ тентгийн газрууд хотоос бидрийг бас авчирч тоглоо. Шинэ жилээр бол харин нэг хөөрхөн эдэн цас цогчих. Юутай. Тэр чин тэгэл эргээл нөгөө нэг хөгжим рүүгээ л ороо явчихна. Зөв. Энэ бол яг юу вэ те? Яг ингээд сонсож явахд бол яг нөгөө энтхийн яг экосистем те? Одоо энэ яг юу байгаа штэ? Орчин байгаа штэ те? Ингээд өсөж дэвжих орчны яг нэг үндэс нь айгу зөв тавигдсан над сангирч л те ингээд тий өөрсдөө таниулаад одоо монголчин бол ингээд хаагаа хийгээл байгаа ч гэсэн тэр чинь бол хөвчлийн ингээд нэг юм янз бүрийн пари ч юм уу те зүгээр юм яг нөгөө зорж очиж сонсох гэсэн хүмүүс биш те тийм нацуу гаруудыг ингээд хуваацуулж энэ дээр яг ялгаа байгаа байхгүй юу Монголд биш те Монголын том хамтлагууд зүгээр уушин газар очиж хүн баясгаад алилагч гэдэг байгаа байхгүй юу. Яг зөв. Тийм байна.
нөгөөдөл нь тэр хүнийг сонсох гэж очихгүй өөрөөсөө сонсогдох гэж очиод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөө нэг хандлагын ялгаа үүсэж байгаа шүү дээ. Тэнгууд тэнцээ угаасаа ингээд хоёр найзтайгаа худлаа оны юмээрээ сууж исэн хүмүүс чинь тэр хамтлагийг яг энэ дууралт морл nobody gives a fuck болчихж байгаа байхгүй юу. Энд болохоор $5 тоглож байгаа ч гэсэндээ тэнд хөгжим сонсгож хүмүүс ирж байгаа байхгүй юу. Тэр хамтлагийг зориод хамгийн гол нь тий. Тэр хамтлагийн юм уу эсвэл цог тоглож байгаа хамтлагийн юм. Ямар ч байсан тэр хүн хөгжим сонсдог хүн, хөгжим сонирхдаг хүн. Тэгэхээр тэр хүн одоо тэнд атмосфер нь шал өөр. Монгол бол одоо ингээл Лемос тоглож исэн ч гэсэн Несанс тоглож исэн яах нь Лемос Несанс хоёр бол угсаа өөртэй тийм өөр левелийн Монголын одоо том хамтлагууд шүү дээ. Тэгэл тэгсэр нэг бас хөөхөн ингээ хүмүүс мэддэг хэвээр хамтлагууд тоглож байгаа. Тинчээ хүмүүс ингээл маргалдаал хэрэлдээл шуугалдаал ингээл байждаг хөөх. Нэг хөгжим сонсоход бас сонирхол байхгүй. Тэгэхээр энэ ялгаа сонио өнцөг байна. Би бас тэгж хараагүй. Гэхдээ Монголоо нэг өмөрчгөө. Гэхдээ тэр бол яг хөө цэвэр бас нөгөө нэг зах зээлийн жижиг томтой болон хүн амын тоотой бас нэвч чут холбоотой л. Ягаад гэх юм бол бас underground тийм үзэгдэлтэй тийм орчин Монгол байхгүй гэж үл хэлэхгүй байх. Ягаад тэгэхээр одоо 13 4 5 он жишээлх юм бол basement ч гэдэг юм уу тиймэрхүү газруудаар бас яг саяных шиг ярьж байгаа зүйлс болдог байсан. Гэтэ яг л хоттой яг л тийм л газар ганцхан л байсан. Яг байсан үнэхээр талархах шүү юм аа. Одоо байхгүй л хэвгүй юу. Одоо харин яг одоо бол Улаанбаатарт миний анзаарснаар амьд хөгжмийн хамтлагийн тим газрууд байхаа байжээ. Сүүлд Гандан лайв хаус байсан. Тэгээ Гандан ч сүултээ тэгээ байхгүй болсон. Модны хоёрын тийм уушийн газар болсон. Хөгжим сонсдог газар байхаа болсон. Тэгээ одоо тэгтээ Монголд хамгийн гол нь амьд хөгжим биш энэ электроник хөгжмийн одоо underground орчин тийм явагдаад байгаа юм шиг байна гэж би дүгнэс. Ягаад тэгэхээр тийм электроник хөгжмийн техно ч юм уу тиймэрхүү төрлийн хүнд хөгжим явдаг underground тийм. Өстой нөгөө нэг хүн ирэхгүйсэн ч гэсэн дүвц байж идэг дижнер байж идэг тийм орчин яг байгаад байгаа байхгүй хамгийн амар нь. Тэр яс сонсох гэж очдог хүмүүс. Тэгэл 10 хүн байсан ч гэсэн дүвц. Тэгтээ ер нь одоо нэг хандлага амар өөр болсон амар хөгжиж байгаа нь бол амар илт мэддэгтэй байгаа. Also ер нь бол амар өөр болж байна те. Тэгээд надад бол дараа ингэ санагдаад байна л да. Зүгээр яг тим чиглэлээр яг хийгээд явж байгаа нэг юм актив хүн яг байхгүй байгаа юм шиг санагдаад байна. Яг тэр чиглэлээр одоо хэрвээ тим хүн гарч ирвэл яг хүмүүсүүдээ яг татаад те яг магнат болоод Тэнгөө тэгээ дээрэс нь нөгөө хүн ам цөөтөөгөөс ярьсан шүү дээ. Хүн ам цөөтөө ч гэсэн яг 300 хүний газар 300 хүн ч одоо хотын сая хүний хажууд бол юу юм те 300 ингээл цуглархад бас л пигрэн шүү дээ. Тэгээ нөгөө 300 нь яг те нөгөө амьд хөгжим сонсдог тухайн хамтлагад дэмждэг гарууд ирэх юм бол тэр чинь тухайн газрыг бол те баг 1000 хүн байгаа юм шиг л болгоно шүү дээ. Тэгэхээр бол яг юм нэг бол хийдэг хүн гарч ирэх хэрэгтүүл нэг бол бүр угаасаа л электро одоо давмгаалаад байгаа тий электронын хөгжим давмгаалаад байгаа л гэж тоо. Тэгээ одоо Монголд нөө нэг юм шин юм хийх амар хэцүү байхгүй юу? Шин юм одоо өөр яг өөрийнхоороо байх амар хэцүү артистийн хувьд. Тий. Артистийн хувьд. Ягаад тэгэхээр яг ингээ өөрийнхоороо шал өөр юм хиймээр байл та нэг артист тий. Тэгээ ингээд өөрийнхоороо ингээ шал өөр юм хийхэд тэнтэй яг нэг зах зээл байхгүй болчиход байгаа. Тэгээд өөрөө ажил хийгээд амьдраад хажуугаар нь тэр юм хийх боломж нь байхгүй. Тэр бол үнэн. Нэг бол урлагаа хөөе гэж бодох юм бол pop юм хийх хэрэгтэй болчих. Тийм. Хүмүүс таалагдах юм хийх хэрэгтэй болчих. Яг өөрийнхөө юм хийм тэг попорхгүй гэх юм бол ер нь бол өөр ажил болж хэрэгтэй болчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр амар юм гэхдээ яг тэнд нарийн утас байгаа л да. Бас төвчээр одоо нэг пашн гэдэг нэг тэр юм чинь цаг хугацаа тий хэр их хайртай өнөдр гэдэг ч юм байна. Тэгээ яг мэдээж хэрэг яг наадхан чаа би шууд тий уран бүтээлчтэй өмөрөх гэж тий. Басаал бид нар цөөхүлээ. Би нэг муулаад байсан. Гөө биш би зөв жоок хийж штий. Харин тийм ээ. Одоо тэгээ тий юу гэдэг нэг том продюсертэй тоогдоод одоо ингээд уулзлаа. Тэр гэхэд нөгөөх нь яг бизнесээ бодоо те аль болох олон аудиенс татахын тулд чи попор гэж штэ те нөгөөт нь хичнээн амар өөр нэг одоо бүр сошиал мошлтой ч юм фэнтэй байла гэд нөгөө хүн бол яг бодит ертөнцид ирэх
хүмүүсээ аудиенсээ бодоол үгүй попор. Чи бол pop гэх тийм. Тэгээ яг бизнесийн хүрээнд яригдаад металл эхлэх хамтлагуудыг хэрэгтэй. харалтаа. Монголд яага металл хөгжихгүй юм. Яг л энэ баггүй. Хэцүү шүү дээ. Зөндөө мондөг металл хамтлагууд ингээл металл хамтлагууд гарч ирээл те. Тэгэл байхгүй шүү дээ. Гарч ирээл тарцтай гарч ирээл. Одоо яг хуу ганц Growl of Growl of Clowns яваалах шиг байна. Гэхдээ юу нээр хүрээ нээр жижигхэн байгаад л шүү дээ. Тэр хүмүүс чинь тэр хөгжмөр амьдрч чадахгүй л байгаа байх те. Тэгээ яагаад вэ гэвэл яг л энэ аахгүй. Нэг сонсогчд байхгүй нэг хүрээлэнд хэлэхгүй байна. Яагаад хэлэхгүй байна гэхээр нийтийн хөгжим биш. Угаасаа эн чинь өөрөө цөөнхийн хөгжим байхгүй юу? Тэгээд нөгөө цөөнх нь Монголд цөөхөн баг. Цөөхөн лимчин шүү дээ. Тэнгууд энэ чинь 300 сая хүн амны цөөнх чинь тэднэртэй хангалттай болж цөөнх баг. Тийм шүү дээ тий. Ядахнаа нөгөө нэг тиймэрхүү цөөнхүүд чинь тийм сүултээ цөөнхүүд чинь болсон тий. Яг нь амар яалтчгүй тийм хүмүүс одоо тийм underground юм сонсдог хүмүүс чинь нөгөө сонсдог юмдаа бүр үнэнч байхдаа үнэхээр үнэнч байдаг учраас яг 300 саяас одоо юу гэдгийг тэдэн 100 мянга за болоод ингээд өөр хотуудад байсан ч гэсэн нэг газар хийлэхэд магадгүй зөрөөд ирж тийм хэмжээний сэтгэл зүйтэй сонсогчд байгаад байгаа хөө тий бас гоё. Тэгэхээр чин тэгэхээр нэг за нэг тэ 1000 хүн зүрлүүлэх гэхэд л тэр чинь өөр систем ирж байгаа юм. 1000 хүн гэдэг чинь Улаанбаатарт юу вэ? Ёо тэ. Тийш их тоо өс тэ. 1000 болоо явчихсан тэр чинь өөр. Одоо Монгол 3 сая хүн амтай тий. Тэнгуул Лимонс Симон Сванс гэх түрүүний хоёр хамтлаг жишээ авснаар ярьчих. Энэ хоёр бол одоо ингээл Монгол даяар алтартай хамтлагууд тий. Хүн болгон мэддэг. Ер нь хинч очоо сонссон They'll Have Fun тий. Тэгээ ерөнхийдөө 3 сая хүндээ танигдсан хамтлаг байхгүй юу? Ингээд хэлж л та тий. Арт түмнийхээ хувьд 100% гэж ойлгочих тий. Гэтэл Америк 300 сая хүн амтай. Тэгэхэд Америкийн 1% зах зээлийг эзлэхэд л 3 сая явахгүй юу? Тий. Тэгэхэд Монголд нэг 100% эзлэхийн тулд попорх хэрэгтэй болчиход штэ. Тэгэхээр 1% эзлэхэд зүгээр байгаагаараа болох гээд байна гэдэг тийм. Энэ зүгээр байгаагаараа чи өөрөөхөө байгаад 1% эзэлж болох байхгүй юу? Тэгээд яг одоо Нисванаас нэг тоглолт хийгээд 300 хүн ирдэг бол чи нэг тоглолтод 300 хүн ирж бас болно гэсэн үг. Гэхдээ чиний дуу эзэж эфемер явахгүй. Тэгтээ чи хаанч ч тоглосон 300 хүн ирдэг. Тим хамтлагууд зөндөө байна те. Тэгээд хөгжмнөөсөө ингээд мөнгө олдог, өөрөө ингээд амьдралаа тэтгэдэг те. Тим том хамтлаг зөндөө штэ. Дэлхийд даяар ингээ явдаг. Гэтэ хин ч мэдгүй хизээж дууны фэмээр явдаг. Тэд нар угаасаа нэг тийм сонсдог хүмүүсээс сонсдог. Яг тийм шаардлага байхгүй шүү дээ. Тийм шаардлага байхгүй. Би 1% эзэлсэн, 2% эзэлсэн яах юм бэ? Над хангалттай мөнгө орж ирж байна. Яг одоолал тэр шаардлага байхгүй шүү тэр хүмүүс. Тэр нь гоё байхгүй. Тийм болохоор урлаг өчөд байгаа байхгүй. Яг тэр хүмүүс нэг тийм pop продох шаардлага байхгүй. Тэгээ яг урлагаа хийгээд өөр юм хийхгүйгээр амьдрч болоод байгаа болохоор өдрө болгон нөгөөхөө л хийж байгаа учраас яг урлаг нь прогресстэй ингээ хурдан хөгжөөд байна шүү дээ тий. Яг үнэ тий. Тэгэнгუთ нөгөө нэг зөвхөн өөрөөрөө ингэж болдго юм байна гэд өөрөөрөө ингэж явах хүмүүс чинь ихсэх тусмаа хамтлагч олшрох тусмаа урлагч ингээ салаалаад айгуугаа ингээ хөгжөө цэцэглээд ингээ яваад. Зөв. Тэгээд нөгөө сая бид нар бол одоо зөвхөн ар халахын хувьд л яриад байгаа шүү дээ. Би бас ингээ хараад байхад өвөр Монголд очиж бас алдаг бас уран бүтээлч нар байгаа юм шиг харагдаад байгаа. Усч маа гэлөө. Гэтэ ер нь дийлэнх томчул бол хүчтэй л байгаа өвөр Монголдоо бол. Тэнд бол бас гэтэ тэр бол бас л нэг зүгээр би бол хувьдаад өгнөхтэй сайд хастл юм шиг нэг жилдээ нэг том мөнгө цогтөг. Бараг тэгж хэлэхэд болохооргүй. Тэгтээ жилдээ 2 3 болохоор мурдчин бол бараг жилдээ 2 3 муур очиж тоглолт юм шүү. Монголдо бараг жилдээ нэг тоглолч нүгөө юу тэгээд өвөр Монголд бол байнга илүү хэрэгцээтэй гэдэг гэж юу? Илүү хэрэгцээтэй, илүү мөнгөтэй. Тэнд илүү мөнгөтэй хүмүүс их байгаа хэл та тий. Зөв. Одоо тэгвэл тим уран бүтээлч нарын хувьд Монголын хувьд ямар гаргалгаа байна тэгвэл одоо яг гоё ингээд тий гоё явчмаар. Одоо яг зүгээр яг энэ дэлхий рүүгээ л хандмаар. Одоо энэ залуучууд аяга хандж эхэлж шүү дээ. Яг одоо дэлхий рүүгээ хандахгүй зүгээр одоо Монгол дотроо хандах одоо юу гэдэг тий. Монгол арт түмэн дотроо Монгол арт түмэндээ. Одоо тэгэл ингээл өөр Монгол сонголт руугаа яваал тоглоал гэдэг багтаа. Мэн өөртөө тэгж бодож байна. Саяных дээр л тэгэл дэлхийд тэгэл зөрөөл шаацсан багт бол. Миний гол Монгол түм маань угаасаа л хуйлрах юм шүү. Тий. Бонус асуугаад байгаа юу болохоор тий бас тэгж болох юм байна тий зүгээр
би зүгээр хүн ам яг фактор болоод байна уу л гэж асуудаг. Яг тийм яг хүчин зүйл яг. Хүчин зүйлүүл болно л доо. Яаж ч болсон болно л Уул нь доо. одоо энэ өвөр Монгол бүрээд халмиг товаа антерлууга төрийн бодлохоор ингээд уран бүтээлчлийг төрөөс нь дэмжиж өгмөр. За тэр хот өгшөө улс төрлөө орохгүй боёлий. Хэрвээ тэгдэг байсан бол цаа зүгээр хальт урдаад өнгөрөө заа. Яа тэгвэл эн чинь өөрөө соёлын тогтолцоо байхгүй юу? Тийм шүү дээ. Зөөл өвчтэй. Бид нар энэ монголчууд руугаа Гэтэ энийг ойлгохгүй байна өгшөө яг. соёлоор нь өөрсдөө татах хэрэгтэй үстэй. Бид нар өөрсдөө татах юм биш хийхгүй байхгүй. Хамгийн хүнд эхлээд хүрдэг юм чинь урлаг дуу өгч юм. Тийм шүү дээ. Тэнгууд энийг төрөөс нь жоохон бодлого өгөөд ингээд жоохон дэмжиж өгчих юм бол Одоо жоохон дэмжиж өгөх юм бол болно гэдгийг хүн амтлаг баталсан юм шүү. Би бол тэгж бодож байна. Ягаад тэгэхээр за энийг би Баттай их сурвалж гэж хэлэхгүй уучлаарай. Тий. Гэхдээ сонсохны бол ихэнх тийм төсөв мөнгө бол улсаас дэмжигдсэн сурагтай байлээ. Анхны прожектууд нь ялангуяа Wolf Totem дээр Тийм. боловсрол соёл тийм тэгэл ер нь улсаас тэтгэгдэн гут ингээд өөрөөр хэлбэл мөнгө өөл монголчууд л чадах юм байна урлагаар. Даанч тэрийг яг хаддаг хүмүүс нь хэд байдгийг харлаа гэхэд тэгэл ер нь бас цэвэрхэн явагддаг бизнес нь ямар байдгийг тэрнийг бас сайн хэлж мэдэхгүй юм байна. жоохон дэмжээд нэг жоохон дэмжиж ажиллах юм бол бидэрт амар их боломж байна. Ер нь бол амар их боломж. ер нь бол байгаа л да боломж бол юм Тийм бидэрт энэ бол баг хилчихэд бусдаас илүү боломж байна гэж би боддог шин. яа тэгэхээр одоо бид нар чинь яг шин юм байгаад байгаа хгүй те одоо ч юу гэдээсээ бид нар ярьдаг нэг харихраа өөрөөрч яг хангалттай те Монгол шуугээ гарч бас ирчээг байгаа шүү дээ. K-pop одоо J-pop бид нар одоо бусад юмтай харьцуулах юм бол те. Тийм бол тэр бусдаас бас арай илүү Бас нэг эртний сурвалжид дарт түмэн гэсэндээ бас түүх байна тий. түүх байгаа, түүх соёл нь байгаа учраас урлаг нь бас байна. Тэгээ тэрийг зарим гаргаж ирч чадах уугүй гэдэг нь л бид нарт байна. Ман ч нэг юм асуу sorry. Нэг юм асуу ингэж бодогдоо зүгээр яг тэнийг юм асууж байна гэж. Зүгээр одоо хүү хамтлаг бол үнэхээр амар хүчтэй байлаа шүү дээ. Тэгээд бүр дэлхийд даяараа од боллоо. Ямар ч хүнтэй барыг таарад Монгол гингуудаа хүүгийн тухай дээс сэдв эхлүүлдэг болсон байна. Тэгэнгуутаа Монгол хүртэлтэй сая ярьлаа шүү дээ. Хүү ингээ од болчингууд монголчууд хүртэл барыг сонсохгүй зүгээр л дэлхийд од болсон учраас сонсож монсдаг ч юм уу тийм хандлага байна гэдэг шиг. Тэгэнгუут цадиг хамтлагийн хувьд одоо ингээд локалтай ингээд тоглодог гэсэн энэ тэнд тоглоход Монгол гингууд ч юм уу ер нь ингээд тэр элементүүд нь бас үндэсний юм явж байгаа учраас хүүгээс ингээд улбаалаад ямар нэгэн push up ирж гинөө ямар нэгэн дим болсон зүйл байна уу эсвэл тийм холбоотой ямар нэгэн story ч юм уу тохиолдвоо. Тийм нөлөөлөл Thanks for asking. Ааха. Гэхдээ яг нэг хүмүүс гарч ирэл ерөөхдөө дэлхийд нэлээд томрол тэгээл ерөнхийдөө корона морно гэл бид нар ч яг коронавигийн өмнөхөн бас нэг ерөөсө тоглож моглоо яг цомгийнхаа ажил руу шургуу бүгдсэн байжсэн тийм бүгдсэн байжсэн тэгээд яг нэг тэгж яг өөрсдөн дээрээ бол нэг тийм нөлөөлөл мэдрэг ба гэхдээ ер нь бол ингээл Америк хамтлагуудаа бид нар зөндөө холбоотой байгаа шүү дээ. Тэгэл тэднэрт мэдэр мэддэг хүмүүстэй мэгж ингээл яриа энэ тент ингээл яагаал те хүн амтай ингээл юм ширээгээл ингээд танар шиг бас ингээд яадаг юм хамтлаг би сонслоо маслаа гээл тэгдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь бол тэр чинь л өөрөө ингээл амар том нөлөө болж байна л гэсэн үг. Тийм. Тэгэл цаашдаа одоо бидний цомгоо найруулаад дууссан байгаа одоо нөө лейблүүдтэй хандаж эхлэн одоо энэ коронагийн юу буцаа тавигдахаар тэрэн дээр бол нэлээд нөлөө үзүүлэх болов гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол зөвхөн энэ рок мокч гэлтгүй ер нь монгол хүн гэдэг юм дэрс амар том нөлөөлөл орж ирэх болов гэж бодод байгаа шүү дээ. Одоо амар гоё юм нэг одоо яаж ч байгаа юм л зам тавьж өгч дээ. Зам тавьж өгч дээ. Тэгээ энийх нь араас бас энийхээ араас гэхдээ бусдыгаа бас гой хөтлөөд яваасаа тий. Ер нь бол аяг гоё бахархаж байгаа шүү дээ. Надад бол ингэ санагдаад байгаа юм л да. Одоо хөтлөөд явах гэхээс илүү зүгээр ийм боломж бэдгийн бэ шүү гэд нийтлэлээр тий. Тэгэнгүүтэл тэгэл бусдаа нэг амар урам зориг өгчөж байгаа гэсэн үг шүү дээ тий. Боломжтой юм байна гэл. Тэгээд дээрэс нь Манусын одоо дэлхийд тангиж имиж бол их бас гоё байдаг шүү дээ. Одоо нэг бусад орнуудын шиг үг тийм зүгээр нэг ийм сонь-соньмаар танигдах ш. Яг өөрсдөө тий монголчууд бол угаасаа яг өмнө алдаг байсан гарууд
тэ хамгийн кул одоо Зэрлэг балмадаараа. Тий. Тэгээ мим зэм нь гарахтаа хүртэлтэй те мим Монголын талаар гарахтаа хүртэлтэй юм нэг юм ширүүн те троцинг мингтэй аим. Ер нь жоохон кул талтай тий. Кул те одоо тест Тэгэхээр харин одоо наадах чи өөрчлөлмөр байгаа байхгүй юу? Аа. Наадах чи өөрчлөлмөр байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр Монгол гэхээр л Чингис хаан, Монгол гэхээр л 13 дугаар зууны Морьтой Баатар. Тий. Монгол хүн гэхээр л Чингис хааны олон амаатан байх ёстой юу? Эсвэл бид нар ховсайд 21 дугаар зууны Монгол гэж өөр шинжлэхдэх ёстой юу гэдэг л юм дээр одоо би жишээ нь өөрчлөлмөр байгаа. Би ч явахтай бид нар манай хамтлаг те бид нар л одоо тайсан дээр дээл өмсөхгүй. Жишээ нь те бид нар гитар бариад модерн хөгжим рок хөгжим дээр үндснийхээ язгууруулахыг бас харуулна. Тэ тэгээ бид нар ерөнхийдөө бол андерграунд хамтлаг. Бид нар нэг тэгж айхтар pop дэлхийн масс зас руу нэг тэгж одоо мөрөөддөгчгүй. Тэгээд одоо энэ нөө ярьчихсан юм мартчихсан шүү. Юу ярьчлаа. Дээл өмсөхгүй. Дээл өмс. Тэгээд ерөнхийдөө нэг энэ Андерграунд хамтлаг цаашаа ер нь бол тий одоо Монгол гэхээр л нэг юм Чингис хаантай холбогдоод Монгол гэхээр л 13 дугаар зууны их Монгол улсын эзлэн түрэмгийлэлтэй холбогдоод ерөнхийдөө нэг өнгөрсөнтэйг л холбогдоод байна л да гэнээр. Тэгээд өнөөдөр гэдэг имийг л бүтээмээр санагдаад идэх байхгүй юу. Тэгээ би энэ одоо энэ хүмүүг яаж хийж байгаа юм биш шүү. Энэ ч юм гоё штэ. Тэр талаасаа бас хөгж хэрэгтэй те. Өнгөрсөнтэйг холбогдоод яг тэр одоо энэ зэрлэг балмад одоо энэ юугаар характераараа бас ингэ явж чинь дэлхий танигч чинь гоё аахгүй. Ингээ явах хэрэгтэй. Энэ хамтлагууд өшөөж гарч ирэх хэрэгтэй гэж би бодож байгаа. Нөгөө талдаа бас өнөөдөр бид нэр ямар хүмүүс вэ гэдгээ бас ингээд хийж ах хэрэгтэй. Яг гоо зүгээр хэлэх гэсэн санаа болохоор яг зэрлэг балмууд биштэй зүгээр одоо ингээ кул гэдэг нэг имиж барьсан байгаа шүү дээ. Тэрийгээ бүр цааш нь гоё одоо хөгжүүлэх гэх юм те. Хөгжүүлээд яг кул одоо өнөөдөр юм болцсон байгаа шүү гэж сайн ярьдаг шиг. Тэгээ ингээд үлчгэлээр ингээд нөгөө амар гоё түүхтэй юм шиг те. Имиж нь ингээд анханасаа эхлэхдээ ингэж ихснээ одоо яг ийм зэгтэр ирсэн байгаа шүү гэж харуулвал бүр ингээд гоё импакт үзүүлэх те. Тий. Тэгээ энэ ч бас ганцхан сая зэрлэг балмад гэдээ бас буруу хэлэх хэрэг Шиш би тэгж хэлсэн. Man joke шааж. Тэгж хэлэх гисэнгүү шүү. Маахан жоок шүү. Хүмүүс яах вэлгүй буруу хэлжлээ. Сая нөө тиймэрхүү мемнүүд байдаг байхгүй ялчгүй те. Яг гол сараа монголчууд ирчихгээ шээ. Хөгчмөр байгаа. Яг зөв. Би зүгээр ингээд нэг юм дургуун болохоор яг Монгол гэхээр л Чингис хаан, Монгол гэхээр л Мориор, Монгол гэхээр л дээл гэд байгаа дургуйч явах те. Тэрийг л өөрчлөлмөр санагдтыг. Одоо уйдцсан гэх юм уу те. Одоо Чингис хааныхаа нэрийг одоо хэдэн зуун жил барьж идэх юм бэ? Харин тийм ээ. Тэ. 24 зуундаас арай өөр болмоор шүү дээ. Тийм. 800 жил идээ өстэй энэ хүний нэрийг. Яг тэр тал дээр би зүгээр тэгж бод. Ер нь бол прогресстэй явж байгаа те. Маш юу ч хийхгүй боош. Ер нь бол одоо хүн одоо зүгээр 10 жилийн өмнө ямар байсан одоо ямар байгааг зүгээр ингээ харьцуулж бодоход те. Одоо ингээл манайс гадуур явах ч юм уу зүгээр онлайнаар тоглож байхдаа ингээл би Монгол гэхлээр that's cool гэж байгаа байхгүй тий. 10 жилийн өмнөөс бол юу илээ ч гэдэм үү эсвэл хаана гэдэг тий. Юу илээ? Нөө хятаар ярьдаг үү юу илээ? Is that a city of China? Эзрэг шаа тий. So you speak Chinese? Гэтэ ер нь яг монгол хүнийг аваа үзэхэд Аз хүмүүстэй харьцуулахад монгол хүний сэтгэж байгаа тэр одоо юу сэтгэлгээ те out of the box thinking те тиймэрхүү юмнууд нь бусад одоо Аз орнтой харьцуулахад шал өөр байдаг. Тэр яалтч үт юм бид шүү. Амгч чи шүү. За. Тэгээд угаасаа гэхдээ хэдүүлээ бас нэг ярилцаад цаг ер нь бол болцсон байна. Тэгээд өндөрлөх тийшээ хандъя тийм. Ерөнхийдөө одоо ирээдүйд төлөвлөж байгаа зүйлээ хамгийн гол нь манай хүн хэлсэн байгаа. Тэгээд цомог дээр ажиллаж байгаа гэсэн 21 оны хэдийгээр ер нь шинэ цомог бэлэн болно гэж бодож. Одоо тэр одоо яг энэ юунаас л хамаарх. Ковид гэдэг энэ юмнаас л ерөөсөө яг хоригдчиход шүү дээ. Тэгээд энэ 20 морин яад юм аа. Тэрнээс л ойг болох ах. Одоо
Одоо энэ юм буцаад ингээд хэвэндээ орох юм бол бид нар нөө лейблүүдтэйгээ харьцаад тэгээд ингээд цаасаа дараагийн төлөвлөгөөнүүд байгаа. Зөндөө төлсөн гой юмнууд байна гэсэн хилээд амир гэнэ. За. Тийм ээ тийм. Тэг яг тухайн үед хийжснээс хийж үзүүл те. тэг хийж үзүүлмээрээ те. Тэг ямар ч сан 21 онд бол яаж иж байгаа цамаг бол гарах бах. Nice. Одоо яг нэг 18 онд бичүүлсэн EP цамаг маань бол гарцсан платформуд дээр бол байж байгаа. Сонсож байгаа хүмүүс маань бас сонирхол YouTube-ээр хайхад гараад ирнэ те. Тий. Тэгээ 21 онд бас нэрээ Монгол явж цамгаа гаргачих юм. Одоо 21 оны 100-аас өмнө цамаг маань гарчих юм бол Монголд очиж тоглоод Playtime юмар яваад nice. цамгаа танилцуулах тиймэрхүү бас хүсэл бол байна. Тэгээ юу болох нөө байдал яаж ирэх нөө те. Бүтэх баха. Би бүтнэ гэж бодож байна. Амжуулах бах гэж бодож байна те. Амжаасаа те. Амжаасаа те. Тэ. Тэ амжилт хүсье. Тэ амжихт нь. Тэгээд сонсож байгаа хүмүүстэй цомог гарахт нь заавал худалдаа авалт хийж одоо артист уран бүтээлчтэй тий. Бүтээлчдээр нь дэмжиж байгаарэ. Худалдаж авахгүй маа гэхэд платформуд дээр орж views-ийн нэмэрээ те. Stream count-ийг ахиулаарай. Нэг сонсоод үзэхэд давгүй дээ. Юу ч ихсэн тий. Тэгээ цаашаа сонсомоор санагддаг ч юм билүү те. Тий. Зүгээр нэг хүн болгон сонсохалгүй хүн болгон дуртай халбгүй тий. Гэхдээ харин тийм хүн болгон гэхдээ сонсож үзиж таалах уугүй гэдгээ шийдэх боломж нь бүрдэн шүү дээ. Сонсож үзэхгүйгээр тий гол нь нэг тэр нэг гүүрийг нь тавьд өгчвөл бас. Яа бид нар ерөнхийдөө бас жоохон underground талтай тоглодог л доо. Энэ underground чи ер нь бол цонхөд зориулсан гэж хэлэгдэж бараг болохоор шүү шүү дээ. Ер нь тэр талаар барай явж байгаа. Тэгээд яа. тийм л энэ да. Тийм л да. За нэг хэсэг байна. Өөрлөө тий. Тий. Нөгөө нэг Untold Story гэдэг нэг тэг хүндтэй даалгаврыг танд үлдээе гişээ тий. Untold Story. Хинт жирээгүй нэг ямар нэгэн гайхалтай түүхээс хаваалцаач. За одоо баахан хөгжим Монголын хөгжим сүртэй юм ярьсан. Араас нь юу ярих хэрэгтэй вэ? Нэг мөсөн тий хамтлагтайгаа холбоотой сонирхолтой түүхээс хаваалцвал зүгээр юм болоо тий. Ер нь ярил их л юм байгаа юм шиг байна. Ярил ерөн зөндөө юм байгалах. Гэтэ яг одоо шууд нэг бодогдохгүй л байна л да. Толгойд орч. Олжохт Америкуудаас ирж исэн funny reaction ч юм уу тиймэрхүү story байгаа. Америкуудаас ер нь бол айгүй гоё reaction ирдэг шүү дээ. Funny болж шүү дээ. Ер нь Америкчууд айгүй дуртай. Хайр ирдэг байна шүү дээ. Америкчуудаас юм. Америкчууд л айгүй хайр авдаг шүү дээ. За би зүгээр өөртөө тохиолдсон нэг funny story. Яа. За надад л айгүй funny санагддаг шээ. Би нэг ирээд удаач байсан маа. Илээд амьддаг байсан. Тэгээд чинь 19 мөстэй байлуу 20 тооч байлуу тэр авцал бах. Хизээ санахгүй. Тэгээ нэг ресторанд зөөгч идэг гэсэн байхгүй юу. Тэгэл зөөгч игээл тэгсэн чинь нэг юм охин орж ирдэг байхгүй юу. Нэг юм шар охин амар хөрх охин орж ирэл. Тэгэл нэг ширэн дээр суусан юм. Тэгээ уул нь би хоёр зөөгч өөр нэг зөөгчтэй хоёулаа ажиллаж байсан. Тэрний ширэн дээр ч суучдаг байхгүй юу. Тэгэхээр би нөгөөтгөнд очлоо. Тэрийг би авчи гэсээр авдаг байхгүй юу. Тэгээ очиад захиалах нь алаа. Аягүй захиалах юм багт гэсэн чинь. Захиалахаа өгсөн. Тэгээ захиалахаа өгсөн чинь ингээд амар акценттай англиар ярьсан байхгүй. Англиар ярьдгүү шинжтэй. Тэгээд ингээд англиар ярихлаар ингээд амар акценттай ярьдаг. Тэр нь ингээд бүр амар cool амар секси мекс сонсогч. Ямар зүг акценттай охин бэ бодож мутал. Тэгэл ордер нь авчаал хурч ирэл ордер нь хийчихэл за хоолны авч хөтөл жоохон юм яриад авахны бодож мацсан утсыг авчихсан хоолны бодцсон. Тэгэл хоолнд гараад ирсэн. Хоолны авчаал өгсөн чинь excuse me гэлдэг таахгүй. Би одоо ихтэй акцентыг ямар өсөн санахгүй амар акценттай л гэж бодчаараа зэ. Хэлсэн чинь yes гэлтгсэн чинь
Do you have wifi гэдэг тэгэхгүй юу? Тэгэхээр no I'm single гэсэн. Тэгсэн чи no I'm single биш нэ амар баярлцаагаас нөө амар нөө хүлээлттэй. Дотроо ингээ амар юм төсөөлж Гордлох тавьсан тий. Ордлох тавьж утсан нөө хөрхөн охин ингээ бодж утсан уцыг авчихсан тэгээ бооч матсаас. Тэг тийм нүг сэтгэлгээтэй очсон чинь do you have wifi гэх. No I'm single гэшээс чи. No wifi the internet гэж. Тэгэл би яг тэр яг амар ичсэн. Тэгэл амар ичээл менюний ард байдаг байхгүй юу wifi-ийн password. It's back of the menu гэчээл шууд яваал нөгөө зөөгч төрчл за чи тэрийг ав. Амар ичээл тэгэл нэг хэсэгс нар бодон готл Банцандаа тэхгүй байсан. Yeah, the internet name is I'm single. Яаж басаа. Өөр 200 All lowercase, no space. I'm single. Тэгснэ газ тэр яг оруулж байгаа хооронд зугтаж. Болохгүй нөө өөрчлөгдсөн гинэ гэж. Тэгснэ тэгээ банцандаа хойноос нь дугаар муугаар өгж мөгөөш тий. Биш болчих. Тэрийг амар импрессац хийж яриа те. Яа нэг тэгс нэг амар ичсэн түүхэд юм аа. Наач Гоё төөх байна. Яг антуулд уу те. Би нэг ганц хоёр найзтай л хэлчихсэн баг. Жойс нэг ичээд амар ичээд идэв шүү дээ. Наач гоё төөх байна. За тэгээд ямар ч байсан подкаст оролцуултанд баярлалаа. Бидний танаас ирсэн баярлалаа. Тийм манай студид бас зорж ирсэн баярлалаа. Тэгэд маргааш нөөдрөөс бас энэ ч бас хийх Гоё цагийг өнгөрүүлцгээе. Гоё юм хамтарч тэгээд цаашдаа гоё хамтраа. Тэгээ бас нэрээ нэг юм хэлэхэд одоо Америкт бас ингээд мундаг залуучууд айгүйх ингээд байна. Тэ. Та нар байна ингээд 7-10 студ гээд ингээд хамтраад ингээд юм хийж байгаа айгуугаа юм хийж байгаа залуучууд байна. Тэгэл одоо Окленд жишээ нь бид нэр байна. Тэ Илээд жишээ нь одоо манай Canon-ын байна. Тэ. Тэгэл ингээд ер нь ингээд хараалахад Vegas-д одоо ингээд нуграач морч гэл ингээд урлынх нь бол бүжигчд тэгэл ингээд талд бүр айгүй мондог ингээд салбартаа айгүй бас толгоолж байгаа. Хүмүүс зөндөө байгаад байгаа байхгүй. Бүгдээрээ залуучууд 10 жилийн өмнө юм байгаагүй те. 10 жилийн өмнө хөгжим тоглодог хүн гэдэг нь юм ямар гоё юм бэ л гэдэг байсан. Одоо ингээд чинь айгүй ингээд олоолаа болцсон те. Тэгэхээр гоё ингээд монголчууд одоо ингээд сонсож байгаа хүмүүс байл те. Урлаг мөн сонирхож байгаа урлагаар сурыг гэж бодож байгаа ч юм уу, сурцсан ч юм уу, тэгээ нэг хүмүүстэй холбоо байдгүй ч юм уу те. Тиймэрхүү залуучдыг ингээд уриалмаар байгаа. Яг бүгдээрээ нийлээд нэг дэмжиж хамтраад ингээд ажиллах юм бол биднэрт бүх боломж нь байна. Бүх хүмүүс байна биднэрт. Дууч үнэн шүү. Мөчд бүжигчд, нуграачд те, битмейкерсүүд, рэперүүд, студиуд те видео хийдэг хүмүүс те, видео хийдэг продакшнууд байна гэл ингээл ер нь бидэрт байхгүй юм алга. Хамгийн гол нь бид нар одоо нэгдэж чадах уу, нэгдээд хамтарч чадах уу те. Тэгээ хамтраад гоё юм хийж чадах уу гэдэг л байгаа. Тийм болохоор бүгдээрээ гоё холбоотой байгаад нэг гоё дэмжиж ажилласаа л гэж залуучтайгаа уриал тий. Ямар гоё спич байваа. Сонсож байгаа хүмүүс лавлаа. Тийм яг энэ тал дээр бол угаасаа бүгдээрээ үзэл бодол нэгтэй байх тий энэ суулж байгаа хүмүүс. Тэгээд бас сонирхож байгаа хүмүүсээ байвал бидэнтэй холбогдоороо хэдүүлээ гоё санаа байвал бас тий. Тий. Гоё санаа бол нэг дэмжиж гоё хамтран ажиллаа та. Үргэлж нээлттэй байгаа. Үргэлж тий. Хамтрахад ч бэлэн. Тэгээ дуулдаг охтууд яг одоо хайж байгаа шүү манай студ. Хайж байгаа реклам хийгээд. Яаж бас боломжтой те. I'm single гэж. Дуулуулах дуу I'm single гэдэг нэртэй байгаа. За ингээд сонирхолтой яриа өрнүүлсэн зулдаа баярлаа. Баярлаа. Тэгээд энэ цаг мөчид бас хамт байсан сонссон сонсогчдоо болон үзэгчдээ баярлаа. Бид нар бас видеороо ерөөсө харж ирэхгүй байгаа. Гэхдээ яг сурнаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. За бай. Дараагийн 7 хоног болцгоо. Dig we sang
talk. Dot auto. Nigga sang talk. Yeah. Nigga sang talk.